Та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн MMB Sport цуг үндэсний спортын 7 дугаар наадмыг шууд дамжуулан хүргэж байгаа. За яг энэ цаг мөчид одоо хурдан морьтой холбоотой, адуутай холбоотой тэмцээн уралдаанд болж байна. Ингээд дөнгөж сая одоо морь үлүүлэх юм тэмцээн уралдаан болоод үргэлж байна. За энэ тэмцээний одоо ерөнхий шүүгчтэй үзэгч та бүхнийг уулзуулъя. Өнөөдрийн тэмцээнд хэдэн хүн оролцож байна. Хэдэн багийн одоо баг тамирч оролцох талаар ерөнхий мэдээллийг хүргээд дараагийн одоо үйл явдлаасаа сурвалжлаа. За баярлалаа. За өнөөдөр 21 аймаг 9 дүүргийн сумд нутгийн шилдэг залуучуудаас хүрэлцэн ирж оролцож байна. За энэ жилийн одоо бас адуучин тэмцээн маань энэ уран уургач, булгаанч одоо бугуучдад бас нэг хавуустай төрлөөр одоо оролцоо. Тэр нь юу вэ гэхээр Монголын адуучтай холбооны шинэ дүрэн болохоос адууга унгааж болохгүй. За адууга унгаасан тохиолдолд 2 оноо өгж байгаа. За яагаад ингэж байгаа вэ гэхээр одоо энэ чинь монголчууд чинь дэлхийн талыг эзэлсэн энэ молор адууга молор эрдэнэ бас дээдэлж зөв зөвхөстэй унж эдэлж хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд бол одоо ингээ 21 аймаг 330 сумдаа салбар холбоогоо байгуулах гээд зорио явж байгаа. Нутгийн хүмүүс бол одоо ярьж байгаа. Энэ унгааж байгаа тохиолдолд их хэцүү байна. Адуу их бэртээд байна. Энийг бас өөрчлөхгүй сүүлдээ он адуучин тэмцээнд одоо бас адуугаа оруулах айлгүй болоод байна. Адуучин тэмцээн гэхдээ адуу бэртдэг гэсэн тийм ойлголттой болчиход байна. Тэгээ одоо яг энэ одоо дөрмөөс одоо энэ одоо тэмцээнээс авахгүйдаад унгаах юм бол 2 оноо. За тэгээд сайхан их зэргүүлэх юм бол 3 оноо өгж байгаа. Тэгээд одоо манай бүх сайхан оролцож байгаа залуучууд манаас ойлгож байгаа. За энэ одоо адуучин тэмцээн нь одоо манай Монголын адуучдын холбоос дэлхий рүү гаргаж ирсэн Азийн авар, дэлхийн авар бас зохион байгуулъя гэсэн бодолтой байна. Тэгээд одоо өнөөдөр бол одоо нутгийн шилдэгүүд одоо үйл харахгүй залуучууд хүрэлцэн ирсэн байна. Сайхан байна.